хэдэн оноос шүтэлж байгаа гэсэн бэ? 2016 оноос 8 жил болж байна. 8 Ер нь бол хүмүүсийн хэлдгэр bullet journal шүү дээ, тий. Гэтэ өөр bullet journal тэрний бол буужаа бол яг өөрсдөө форматаа зохиож байгаа бол энэ бэлэн судлагдсан форматн дээр бид нар өөрсдөө ажиллаж байгаа гэсэн. За өнөөдөр Норог дээр Илтгэндрийн ирээдүйн төрөмс байгууллагын тэргүүн тэгээд corporate training-ийн мэрэгчсэн Монголд байгаа цөөн хүмүүсийн нэг хүний нөөцийн мэрэгчлэлтэн Хүрлээх маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өдрийн мэнд. Баярлалаа, өдрийн мэнд. За Хүрлээхтэй бол ичнээ танил болоод нэлээд удаж байгаа. Эртний танилуд. Тэгээд хийдэг зүйлсүүд нь ер нь бол мэдж байгаа. Тэгээд сая бас ингээд нэмээд сонсож байхад жилд бол ингээд 1500 цаг орчмын академик цагийн сургалт хийдэг гэдэг чинь тий. Зөвхөн сургалтаар дамжуулаад Монголыг ингээ хоёр тойрцсон гэдэг юм бас яригдчихэв. Эхлээд хоёлаа ярих юм нь сургалтын талаар юу нэрэ гэж бодсон. Тэгээд тэр дундаа харилцааны ур чадрын сургалт тий. Тэртлийн ер нь агуулгуудыг хүмүүс яагаад мэдэх ёстой. Тэртлийн агуулгуудын сургалтуудыг хийгээ явж хахад анзаарсан зүйлс гэдэг юмнаас эхэлж яриад. Тэгээд ардаас нь энэ төлөвлөлт гэдэг юм руу орё гэж бодож байгаа. Тэгээд эхний асуулт нь юу юм бэ гэхэлэр ер нь харилцааны ур чадвар гэдэг зүйл хүмүүс нэг хэсэг амар шуурдаг байсан шүү дээ. Тэгээд одоо ч гэсэндээ хүмүүс яг харилцааны ур чадвар гэдэг зүйл дээр ач холбогдлын өгч анхаарж байгаа. Гэхдээ яг цаад гүндээ бол хүний карьерт харилцааны ур чадвар гэдэг зүйл яагаад чухал гэдэм бэ? За баярлалаа. Бас маш сонирхолтой асуултаар эхэлж байна. За би бас өөрөө яг хүний нөөц сургалт хөгжлөөр төгсөөд хамгийн анх ер нь Монголд байдаг маш олон сургалтын төвүүдээр ер нь энэ харилцааны ур чадрын сургалтанд ер нь өөрөө нэлээд суудаг байсан. Би гэхдээ яг заахтаа бол харилцааны ур чадвар гэхээсээ илүүгээр хүн өөрийгөө хэрхэн бүрэн дүрэн илэрхийлдэг тий өөрийнхөө ихтгэл үнэмшилтэй яаж ингэж галз өгтөө ярьдгийг хүнд яаж ихтгэл үнэмшил төрүүлдгийг санааг яаж товч тодорхой хүнд ойлгуулдгийг тэгээд илтгэх арга барилыг яаж хөгжүүлдэг талаас нэр нь бол заадаг. Яг харилцааны ур чадрыг зүгээр ингээ хичээл заагаа явангууд хүмүүс ингээл жилээс жилдэл суудаг тий. Тэрнээс зүгээр юу харагддаг вэ гэхээр бид нар жишээлбэл нэг удаагийн харилцааны ур чадрын сургалтанд суугаад маш гоё харилцааны арга барилтай болохгүй. Зүгээр тэндээс юу авдаг вэ гэхээр ерөнхий өөрт хэрэгтэй мэдлэгийг авдаг, ойлголтуудыг авдаг. Тэгээ бидний энэ сураад байгаа энэ зүйл чинь урт хугацаанд тогтдог учраас тэр ойлгож авсан зүйлсээ эргээгээд хүмүүс маань за яг зарим нь бол магадгүй шууд ингээд хамт олонны дунд ороод ч юм уу нийгмийн харилцаанд ороод ашиглах боломжтой байдаг тий. Гэтэл зарим нь сургалтанд суучаад тэрийг ашигладаг учраас л байн сураал, байн уншаал ингээл яваад байдаг. Гэтэл тодорхой хэмжээний ойлголттой болоод тодорхой хэмжээний нийгмийн харилцаанд ороод хамт олонны дунд ороод ингээд ашиглаад эхлэхээр хүний бусдад харилцах, бусдад нийттэй байх гэдэг эдгээр чадрууд бол угаасаа өссөн нэмэгдэх юм билээ. Би бас яг анх сургууль төгслийн зах зээл рүү ороод ер нь энэ чадраа нэлээд одоо сайжруулах гэж хичээсэн. Тэгээд нэг 5-6 жил бол ямар ч үсэн яг маш сайн суралцаад дээрээс нь сурч мэдсэн зүйлээ буцаагаад ашиглах нийгмийн маш олон юм бүлгүүд байсан. Тэгэхээр сурсан зүйлээ буцаагаад яг юм бодит ур чадвар болгоод явсан гэдэг санаа хэлж байгаа. Сүүлийн үе зүгээр ингээ анзаархаар хүмүүс ер нь бол одоо харилцааны ур чадвар ч юм уу ингээл гадуур төр нэг удаагийн гоё сургалтууд эсвэл ивэнтүүд бол гоё болж чинь тий. Очоод суудаг маш гоё мэдлэг авдаг, гоё урам зориг авдаг, ирч хүч авдаг, маш гайхалтай сэтэл авдаг. Харамсалтай нь тухайн авсан зүйлээ яг ажил амьдралтаа нэг магадгүй 72 цаг өнтөр ч юм уу хэрэглэхгүй бол зүгээр тэр сургалт нэг юм 72 цаг амтаа сургалт болчдөг. Тэгээд дараа нь ингээд уулзаад ингээд дахиад харилцааны сургалт муралтанд ингээд суух гэхээр би сууц штэ. Би мэдэн штэ гэдэг. Заацсан л юм биш. Ойлголтоо мэдээд идэг. Гэхдээ яг амьдрал дээр нөгөө хүний маань харилцаж байгаа арга барил, нийцтэй байх чадвар тий ингээд огтор сайжрал байдаг байхгүй. Одоо юу гэдэг юм дайны амар их бичлэг үтцсэн тий. Эсвэл юу гэдгийг ингээд хэрхэн дайдах вэ гэдэг амар олон сургалтын цааз тий. Яг үндэ өөрөө буу бариад яг байлдаж ерөөсөө үзээгүй байгаад эсвэл ямар нэгэн байдлаар өөрөө тухайн үедээ яг тэр гал нэг ч юм уу тий. Чадварыг туршиж үзэхгүй бол хийхгүй бол юм сайжрахгүй. Тэгээ learn by doing гэж ярьдаг шүү дээ. Тэрний талаар ярьж байгаа шүү. За одоо харилцааны ур чадвар гэдэг чинь өөрөө ингээд нэг амар том сэдв шүү дээ. Би одоо жишээлх юм бол юу гэдгийг өмнө нь ингээд итгэлцээ ингээд явдаг байхад илтгэх чадвар гэдэг юмыг одоо ингээд илтгэл бичээд те тухайн илтгэлээ ингээд хилцүүлэх ч юм уу эсвэл бичихгүй байдлаар ингээд бодож байгаа илтгэлийн орны зэгээс тухайн сэдвийн тагуу гараад 3 минут ярихыг өөрөө харилцааны ур чадвартай болж ийн гэж ойлгоодсон байхгүй. Гэтэл яг үүндээ илтгэл
Мэтгэлцэн өөр юу гэдэг те одоо залуучууд оюутнууд үзэж байгаа. За эсвэл юу гэдгийг хүнтэй ингээд ярилцлага хийх. Одоо норгийн хийж байгаа минут 30-ын бичлэгүүд те эсвэл яг борлуулалтын уулзалт хийх те ингээд бүгд өөр өөр төрлийн чадварууд байгаа хэрэг те дотроо тусдаа гэдэг ч юм уу. Тэгэнгүүт тэр бүх одоо чадваруудыг ингээд specifically хүн өөрөө нэг нэгээр нь одоо сурч иж нэг нэгээр нь магадгүй ингээд хэрэгжүүлж ялж те сурж ингээд сайжрах бах. Гэхдээ нийтлэхээр ер нь бол бүгд харилцаануур чадрын өөр өөр төрлийн хэлбэрүүд байгаа гэдэг. Илэрж байгаа илэрлүүд нь өөр байгаа тийм. Тийм, илэрлүүд нь өөр өөр байгаа тийм. Тэгэнгүүт нийтэд нь ер нь бүгдэн дээр нь ингээд давхцаж байгаа зүйл шиг гэдэг юм уу. Окей. За нийтэд нь бүгд дээр нь давхцаж байгаа нэг одоо basic ерөнхий нэг 3 суур зүйлийг ярих юм бол хамгийн ихнийх нь тэр хүний суур итгэл үнэмшил гэдэг ойлголт яригдана. Тий. Тухайн хүн тэр хэлж ярьж байгаа зүйлээ хүнтэй харилцаж байгаа байлдаа хэр итгэлтэй байгаа гэдэг юм. Суур итгэл үнэмшлийн асуудал яригдана тий. За хоёрт хамгийн чухал зүйл нь тухайн хүн тэр итгэл үнэмшилтэй байгаа зүйлээ хэрхэн зөв илэрхийлж байгаа ингээд. Одоо илэрхийлэмж талаас нь шүү. Үг хэл, утга зөв, авиа зөв талаас нь ингээд ярьж тий. Энэ бол мэдээж тухайн хүний бодол санаатай холбоотой тий. Хоёр дахь нь. Гурав дахь нь энэ өгүүлж байгаа энэ санааг хэр оновчтой одоо үйлдэлэр тий акшн одоо биеийн хилэмж, кинесийн шинжилгээ хатлаас нь тий хүнд хүрэж байгаа вэ гэдэг. Ерөнхийдөө энэ гурвыг ямар ч байсан тодорхой төвшөнд бол маш сайн суралцчихад бол хүн ямар ч байсан нийгмийн харилцаанд ороход тодорхой хэмжээр өөрийгөө зөв ойлгуулчихна. Ямар нэгэн хүнтэй харилцахад ямар ч байсан асуудалгүй л өөрийгөө даваа гарчихна. Тэгээд дээрэс нь харилцааны ур чадрын ингээд заах ингээд илтгэх ур чадрын мэтгэлцэн ч юм ингээд бүгд ингээд явдаг шүү дээ. Тухайн нөхцөл байдал гэж одоо ингээд орно шүү дээ. Чи хэрхэн сайн маш хурдтай гэж маневр үзүүлж чинь гэж. Өөрийгөө аав тэр нөхцөл байдлаас өөрийгөө яаж тэр авч гарч байгаа юм бэ? Гэхдээ мэдээж ингэж авч гарахтаа чи өөртөө ч тэр бусдад ч тэр аль болох таагүй мэдрэмжийг яах нь төрөлхгүй л байх гэсэн. Тэгэхээр ингээд яг зөвөр ингээд судлахаар би бол зөвөр суурн эдгээр юм болов гэж харж байна. Гэхдээ би эдгээрээс цэвэр яг энэ хүн өөрийгөө илэрхийлэх талын тий оновчтой яаж илэрхийлдэг, яаж илтгэдэг, яаж итгэл үнэмшилтэй байдлаа үүсгэдэг, яаж ярьж байгаа зүйлээ хүнтэй ингээд бүх талаас нь судлаад итгэл үнэмшлэгээр хүнд хүргэдэг гэдэг цэвэр яг энэ талаас нь ер нь бол судалж заадаг тий. Одоо нэг юм ганц классик асуулт байгаа шүү дээ. Тэр хүн болгоо асуудаг тий. Яавал өөртөө итгэлтэй болохыг гэдэг. Тэр асуултыг гэхдээ хүмүүс юм externally хайгаад байгаа шиг байгаа юм. Тэгээд энэ дээр ер нь та юу гэж бодлоо? Энэ асуултын талаар ер нь юу гэж бодлоо? Окей, би бол энэ асуултыг бол ер нь би хүмүүсээс асуудаг л да. Хүмүүс ч надаас асуудаг л да. Та бол бүх цаг үед ингээ ийм итгэлтэй ирч хүчтэй. Яагаад ийм байд юм бэ ингээд. Тэгээ би бол тоглоод бол янз янзын хариулт хэлдэг. Зүгээр би өмнө нөгөө философи ном уншиж чаад нэг эртний философийн 3 асуулт гээд би хэн болох юм, би юу бүтээх юм, би юунд найдах юм ингээд энэ 3 зүйлийг уншаад судалсны цанд би гэдэг ойлголтоо байна. Тэгэхээр хүн нөгөө энэ өөрийгөө таньж мэдээд хаашаа явж байгаа зам мөрөө таньж мэдээд амьдралын утга учир гэдэг зүйлээ магадгүй тэр ирэлт гараад те. За тэгээд цаг хугацааг юунд зарцуулж байгаа болоод юу чаддгаа мэдээд юу мэдэх одоо чадахгүй байгаа мэдээд үнэ зүйлээ тодорхойлоод те. Тэгээ ингээд нэг юм алсыг хараад нэг хийх зүйл нь тодорхой болоод тэрэндээ чадандаа гэдэг нэг юм итгэл үнэмшил төрөөд тэгээ тэр зүйлээ өөрийнхөө эзэмшсэн одоо мэрэгжлийн тодорхой хэмжээний мэдлэгээр ингээд баяжуулж улам хүчтэй болгоод тэгээ тодорхой хэмжээний яг тэр мэрэгжил шаардлагатай нэг юм одоо тодорхой хэмжээний ур чадруудыг эзэмшээд ингээд ирсэн хүн чинь ийм гоё жинхэнэ одоо реал үнэн итгэлтэй байгаа байхгүй. Тэрнээс бол гэтэл хүмүүс зүгээр ингээ анзаарахаар гоё юм итгэлтэй байд окей шууд гэдэг. Чи гоё өөртөө итгэлтэй баймаа гэх тээ. Би яг яаж өөртөө итгэлтэй байх юм бэ те. Яг ер нь бол хариулж байгаа хариулт нь бол яг зөвөр магадгүй энгийн байж магадгүй. Гэхдээ шууд хүмүүсийн хариулж байгаа хариулт дотроос би магадгүй өөртөө итгэлээ олно гэвэл тэр шиг бодлоо байхгүй. Эмпатоклинсны гайхалтай өгдөг штэ. Би өөрийгөө танин мэдэх хүртэл хинч надад итгэхгүй юм байна гэх. Тэгэхээр энэ өөртөө итгэх нь өөрийгөө танин өөртөө итгэх нь гэдэг ойлголтын цаана юу нүгж байгаа гэхээр энэ өөрийгөө танин мэднэ гэдэг ойлголт л. Тэр өөрийгөө танин мэднэ гэдэг чинь юу юм? Хүн ерөөсөө дотоод зүрх сэтгэлийн хувьд, оюун санааны хувьд дотгошоогоо чимээлэл өөртөө ярилцалдах байхгүй. Тэгэхээр би бол өнгөрсөн яг би бол оюутан байхдаа тэгэж өөртөө итгэлтэй байгаа л те ингээл ийм лаг хэлэхгүй тэгэж зүгээр би яг ажил дээр гадаа хаалгадуулжсэн. Тэр цагаас хойш энэ асуултыг юм бол өөрөөсөө асууж байсан. Тэгээд байнга дотоод одоо хүнээ таньж мэдхийн тулд бодож байгаа бодлоо аягүй их болгосон. Тэгээд бодолтойгоо маш их ажиллаж байсан. Тэгээд би бол магадгүй сүүлийн нэг 2013 он гэдэг чинь за 14 оноос эхлэхээр за сүүлийн 10 жил ер нь бол өөрийгөө таньж яваа. Өөрийнхөө бодолтой одоо дайтаж яваа тий. Энэ бодож байгаа энэ одоо маш олон энэ мянган бодлыг нэг цэг рүү ингэж нэг итгэл үнэмшлэр тий ингэж тээж яваа.
Тэгээ тэрнийхээ төлөө өөрт олдож байгаа цаг хугацааг зориулж юу вэ? Нэг зүйл гэдэг нь. Тэр нь үү? Тэр нь яг хөө миний одоо очих гээд байгаа оргил л доо. Тий. Яг энэ амьдрал. Нэг юм байна. Тий. Би бас нэг юм яг хөө нийгмийн талбарт ер нь бол нилээ юм хийгэж зорддог, боддог. Тэгээ би нэг юм 3 талбарт маш их цаг гаргадаг. Энэ 3 талбарт гаргаж байгаа цаг хугацаагаараа дамжуулаад Бэмбэ Эрдэнэчингой хийдэг байсан нийгмийг соён гэрүүлэх ажилд ер нь өөрийгөө зориулна гэж бол боддог. Тэгэхээр ер нь бол ийм нийгмийн талбарт миний хийж байгаа нэг юм байгаа. Тэгээ би яг шууд хэлэхэд ингээл нийгэмд хүмүүс ингээл нийгэмд нөлөөлж инфлюенсер гэл янз янз гой юм ярьж штэ хэдэн мянган к фолловерс лайк майк би бол тэрийг бол нөлөөлж ийн гэж харахгүй байгаа байхгүй тий. Зүгээр миний хийж байгаа энэ зүйл хин нэгний амьдралд ингээд итгэл өгсөн, урам зориг өгсөн, хин нэгний оюун бодол зүрх сэтгэлд ингээд сэтгэл гэрэл асаасан тий. Ийм үйл. Тэгээ энэ үйлийг нь ингээд одоо жил болгон Монгол орны 21 аймгийн өнцөг буланбарт 365 сумд хийж яадаг нэг юм 21 залуу бэлтий гэдэг л зорилгот хийсэн 2016 оноос хойш. Яг гоо би ихний юуг нь бол үр дүнгээ бол 2026 онд үүснэ. Тэгээд тэрнээс цаашаад энэ төслийг одоо яаж авч явах вэ гэдэг дээрээ бас илүү дүгнэлтэж ажиллах байх. Энэ ИИ-тэй холбоотой. Зөвхөн 21 хүний амьдралыг орчлоо. Тэр 21 хүнийг л яг гоо бас ажиллаж үзсэн. Ер нь бол жилд нэг 5, 10, 20, 30 залуу гэл ингээл маш олон залуучуудыг авч үзсэн. Гэхдээ би зөвөр яагаад 21 гэсэн гэхээр би нэг 10 жилийн хугацаанд за нэг 8 жилийн хугацаанд нийгмийн талбарт төрийн бусаараа дамжуулаад бүтэн жил бэлтгэхэд за би нэг жилд нэг 10 залуу бэлтгэхэд 10-аас яг үнэндээ одоо бидний хийж байгаа зүйлийн мөн чанар утруу учрыг ойлгоод тий ингээд жинхэнэ өөрөөр оюуны илч болоод нийгэмд гэрэл хасаана гэсэн үсрэл 3 л гарах байх. Тэгээд 10-аас 3 гэдэг чинь 8 жил гэдэг чинь 3 8 24 тий. Тэгээ 26 онд нөгөө бэлдсэн 20 хэдэн залуучуудын маань зарим нэг гадагшаа дотгошохыг үүсэхгүй. Ингэж бодож 21 гэсэн. Тэгээд үлдсэн залуучуудыг нугасаа цаашид бэлтэн яг. Ер нь бол тодорхой хэмжээгээр би болж жилд нэг 20-30 залууг бол бэлддэг л дээ. Тэ. Яг одоо жилийн 52 нэм гариг байдаг шүү дээ. Энэ 52 нэм гаригийн 40 нэм гаригийг зөвхөн тэр залуучуудыг бэлтгэхэд. Тий. Яг тодорхой хэмжээний бас өртөгтэй. Яг өөрөөсөө бол нэг 70-аас 80 сая төгрөг гаргацдаг жилд. Үлдсэн нэг 40-оос 50 өдрийг нь юунд гаргадаг вэ гэхээр сайн дурын байгууллагад. Жишээ Монгол Академид жисигээс хийж байгаа төслүүдэд ч юм уу. Яг ер нь бол зөвөр энэ үнцгийг хэзээ харсан бэ гэхээр 2016 онд харсан. Бид нар ажлын өдрүүдэд маш сайн ажиллаж чаддаг. Гэхдээ тэр хангалттай санагдсан байхгүй. Монголчууд жилийн 365 хоногийн 24 өдөрт нь бүх нийтээр амардаг. Тэрэн дээр нэмээд ажил дээр 8 цаг ажиллаж байгаа гэж байгаа боловч бүтээн хэмжээнд яг 8 цаг байдаггүй тий. Бид нар NCD-ийн судалгаа уншижсэн 351 тавьсан. Тэгээд ээлж амралт гэвэл нэлээд амардаг шүү дээ. Гэхдээ бид нар амьдрал болохгүй байх, ажил болохгүй байх гэж ярьдаг. Би бас яг тийм гоншгонтой хүн байсан байхгүй 16 он хүртэл. Юм хийгээл идэг амьдрал ерөөсөө олигтой хөдлөхгүй. Тэгээд зөвөр ямар зүй тогтлыг орж ирсэн бэ гэхээр бусадтай адилхан ажлын өдөр сайн ажиллая. Тэ? Бусдаас илүү сайн сайхан амьдралыг бүтээж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээ гэвэл бусдаас би нэг зүйлийг илүү ашиглах хэрэгтэй юм байна. Тэр нь цаг хугацаа. Тэгэхээр амралтын 2 өдрийг сайхан ашиглачих. Нэгийг нь энгийн. Би маш сонирхолтой кейсэр. Би саяхан нэг нэлээд том компанид очиж чичээл заасан. Та бусдад юу төвөөдөг вэ гэд. Уур амьсгалын хандлагын сургалт захирал нь өөрөө захиалсан. Тэгээ би очисон захирлууд нь суусан санхүүгийн албануудаа гаднаас орж ирсэн нэг ихч байсан. Тэгээд сургалтын сэдвийг хараад та бусдад юу төвөөд энэ одоо юуны сургалт вэ гэхээр би хандлагын сургалт гэдгсэн чинь тэр ихч ингэж хэлсэн. Би 2 удаа өмнө яг ийм манах байгууллага ийм сургалтанд суужсэн гэд тэр ихч тэгж хэлсэн. Захирал юу гэж хэлсэн бэ гэхээр тэгвэл ягаад таны хүмүүстэйгээ харилцаж байгаа харилцаа хандлага өөрчлөгдөхгүй вэ? Ягаад танаа санхүүгийн албаныхан өөр хоорондоо эвтэй байхгүй вэ? Энэ солиотой асуулт байгаас тээ. Тэгэхэд нэхэр бид нар мэдлэгийг хэрэглээ болгох хэрэгтэй. Тэгэхээр ямар хүн өөртөө ихтэй байх вэ гэхээр хийж байгаа зүйлээ одоо уншиж судлаж таньдагтай гүн мэднэ гэж байгаа шүү. Нэг юм өнгөцгөн нэг юм Википедиагаас ч юм уу Google-аас ч юм уу хайгаад мэдхийг бол хэлэхгүй тий. Уншижсэн шүү дээ. Тийм. Гэтэ чи тэгэл уншсан бол чи тэгэл энийг хэрэглээл ингээл амьдралд явж та. Чи яагаад заавал уншсан зүйлийн хөдлөө дахин мөнгө төлөөд сургалтын суугаад байгаа юм бэ? Гэж заримдаа асуумаар санагдав. Санхүүгийн албаны дараагийн компани тий. Тэгэхээр үнэхээр өөртөө ихтэй бай гэвэл юмыг маш сайн таньж мэд. Гэтэ олон зүйл гэж бол хэлэхгүй тий. Яг тэр ажил амьдрал чинь хэрэгтэй байгаа зүйлийг маш сайн таньж мэдээ, гүн таньж мэдээ тий. Бүх талаас нь. Дээрэс нь таньж мэдсэн зүйлсээ хамгийн сайнараа ажил амьдралдаа хэрэглэе гэж. За ийм хүн бол ямар ч үсэн ихтэй байна. За ингээд товчхондоо ингээд хоёлаа бадчихъя. Тэр өөрлөгөө чимээл дотгошоогоо өнгөх мөнгөх гэдэг бол ингээд цаашаа нэлээд задрал нэлээд явна бас тий.
түрүүн ярьжсэн 16 оноос хойш гээд дурдаад өнгөрсөн. Тэгээ 16 оноос хойш цагийг ашиглая тий гэж бодсон, шийдсэн. Тэгээд цаг ашиглахдаа яаж ашигласан гэдэг рүү орё гэж боддог тий. Цагийг ер нь яавал илүү сайн үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Би таны ингээд өмнө бас нөө дэвтрийг өмнө нь ингээд харж исэн хамт ажил юм янз бүрийн юм дээр таарж байхдаа ингээд ирээн нөгөө юм л байх тий ирээн рам тий тэр ирээн рам яг ингээд энгийн хөндлөнгөөс хараад л ойлгохгүй юм билээ л тий. Тий ямар ч хэвтэй зүйлийн цагийг ер нь хүн яавал үр дүнтэй ашигладаг. Окей. За яг ер нь хоёлоо дэвтрийн тухай ярингуут цагийг зөв зохион байгуулах, цагийг хуваарлах тий өөрийнхөө хамгийн бүтээмжтэй үед одоо хамгийн чухал ажлаа гараас гаргах өөрт олдож байгаа цаг хугацаанд ажил амьдралын хамгийн чухал гэсэн талбарууд дээрээ төвлөрөх гэл ингээл зөндөөл юм яригдана л да. Зүгээр базаад цагийн менежмент гэж ингээ хэлэх юм бол зөв хувь хүний зохион байгуулалт тий. Тэгээ хувь хүн яг амьдралаас юу хүсэж байгаа юм? Тэ цаг хугацааг яг юунд зарцуулж байгаа юм? Ямар үр дүн гаргахыг хүсэж байгаа юм? Тэр бүхнээ маш сайн бодож тооцоолоод хийсвэрш бодитоор нь бодож тооцоолж сайхан буулгаад тэрэндээ хүрэх алхмуудаа тодорхой болгоод тэгээд тэр алхмуудыг одоо тодорхойлсон алхмуудаа хийхэд тулд өөрт олдож байгаа 24 цагийг зөвл хуваарлж байгаа. Ер нь хоногийн 24 цагийг нэг гурал болж байгаа шүү дээ. 8 гээл тий. Тэгэнгუთ би тэндээс юу авдаг вэ гэхээр за яг 8 цаг нь ажил, 8 цаг нь бол хүн бол угаасаа анхдагч физиологи хэсэг анх хэрэгтэй шүү дээ. Дундаж амрах хэрэгтэй тий. Бусад 8 цаг нь бол ингээл бусад талбаруудад зарцуулах бах тий. Би бол зүгээр хоногийн 24 цагийг өглөөний 8 минутыг яг төлөвлөхөд бодлоо буулгахад өдрийн 8 минутыг тэр өглөө төлөвлөсөн ажлууд яг төлөвсний дагуу явж гинөө яаж чинь тий ямар алдаа гарч чинь чинь гэхэд үлдсэн оройн 8 минутыг бол тухайн өдрөд өгнээд маргаашийн өдрийнхөө одоо хар зургийг гаргахад ер нь бол зарцуулдаг. Тэгээд төлөвлөлтийгэд бол нэг 33 үйлрэл 2 сар болчихно. Төлөвлөл гэдэг үгийг хэлэхэд амар амархан шүү дээ тий. Одоо зорилгоо тавиад цагаасан дээр буулгаад тэгээд алхмуудаа хийгээд гэж тий. Одоо юу гэдэг тий Наполеон Хиллийн Think and Grow Rich гэдэг дээр тий ингээл бич тий яа одоо бацсан зүйлээ өдөр болгоо бод мэдхгүй тий motivational speaker-ууд энэ тэнд явж байгаа ингээд сургалт хийдэг хүмүүс бүгднийх нь л ярьдаг юм байна. Хаа яг яаж гэдэг чинь асуулт байхгүй. За бид нар бол одоо жишээл би бол яг зөв хувийн туршлагаас хэлж байгаа шүү. За Монголд бол төлөвлөлтийн хичээл заадаг. За миний мэдхийн шүү заа нэг топ 3-5 багш бол байна. Яг төлөвлөлтийн хичээл заадаг. Өөрсдөө тэр аргачлалыг ашигладаг тий. Миний хувьд яг яаж төлөвлөдөг вэ гэхээр бид нар 16 дугаар зуунд гарч ирсэн эргэх холбооны шинжилгээ гэдэг ойлголтыг уншиж судалж ирсэн. Тэгээ тэр ойлголтыг уншиж судлаад тэндээс юу харсан бэ гэхээр хүн ерөөсөө амьдралаа өсөж байгаа юу, буурж байгаа юу, тий? Үр дүн гаргаж байгаа юу, гаргахгүй байгаа гэдэг зүйлийг бодитор хэмжээгээр нэг л зүйл хийх хэрэгтэй юм бэл. Тэр бол шинжилгээ. Тэгээд тэр шинжилгээ энэ шинжилгээг нь ингэж хийдэм байх гэж бодцоод Монголд байгаа төлөвлөлтийн дэвтрүүдийг сонирхож үзсэн. Яг тийм шинжилгээ хийдэг дэвтэр байна уугүй гэдэг. Тэнгууд дийлэх дэвтэр дээр нь яг зөв 3-5 жилийн дараа чи хайчих юм, ямар зарчим баримтлах, яг хэм болох юм, ажил амьдралын тэнцвэрч яах юм гэдэг ерөнхий нийтлэг бүх зүйл байгаа заяа. Смарт аргаар яаж төлөвлөх юм, Pareto 80-20-ыг хаана хийх юм, Eisenhower-ыг хаана хийдэг, ABC-гээр яаж ангилт ингээд бүгд байгаа. Гэхдээ нэг сонирхолтой юм нь шинжилгээ хийх юм байгаагүй гэсэн байна. Тэгэнгუთ эхлээд би анцуурын дэвтэр дээр хөтэлдэг байсан. Яг амьдралын лууж мууж ингээд маш олон дэвтэр байгаа хөтэлж жагаад эсвэл азрал руу ороод тэгээд азрын дэвтэр дээр тэр уншсан ойлголтыг буулгачих юм бол би зүгээр цаг хугацааг юунд зарцуулж байгаагаа ингээд хянах боломжтой болсон байхгүй. Тэгэл хөтэлж эхэлсэн. Тэгэхээр би төлөвлөлтийг яаж хийдэг вэ гэхээр ерөөсөө ингээд одоо Монгол хоног холч хон гэж байна. Нэг 3-5 жилийг харчдаг. За би яг ингэндээ гэдэг. Тэгээ тэнд хүрэх наривчсан төлөвлөгөөгөө гаргаад тэрийг энэ дэвтрийг нэг жил ашигладаг байхгүй. Яг 12 сард нь хуугаад сард нь зоогоод ингээ 24 онд би энийг л хийсэн бол зөвхөн тэрэн дээр л төвлөрнө. Тэрийг хамгийн чухал төлөвлөгөөд ажиллагаа нэрлэж чаа. Тэрэн дээрээ төвлөрөөд тэрийг 12 сардаа хуваагаад ингээд ажилладаг. Тэгээд сар дуусахад чи тэр сар яг яасан ингээд бүх юм харагдаг. Тэгээд жилийн эцэст ерөөсөө энэ дэвтрийн хойно тоол байгаа. Тэр тоогоор л миний би бүтэн жил 365 хоног яг тийм ер нь юм бэлээ. Хэмжих гээд байгаа үр дүн тоон утгаараа шилжүүлэхгүй бол яг ямар явж байгааг бид нар мэдэх боломжгүй байхгүй. Тэгэл эхэлсэн. Тэгээд одоо амчсан амьдралд бол үр дүнгээ бол өгсөөр л байна. Үр дүн бол гайхалтай л байна. Ер нь яг ингээд
вижн байгаад байдаг те нэг юм алсын араа байгаад байдаг холч ухаан байгаад байдаг. За би 27 онд ингэ 25 онд ингэ би 28 он гэхэд ингэ би 30 хүрэхтэй ингэсэн байна. Тэ би 40 настайд ингэсэн байна гэдэг. Хүн болгонд л мөрөөдөлтөй зоригтой. Гэхдээ яг ингэ харангуут амар олон хүмүүс мөрөөдөл зориг гэдэг нь скринжилж магадгүй. Гэхдээ яг өдөр хоног өнгөрцөн байдаг 24 талаа ажилласан байдаг 9-5 хооронд ажилласан байдаг. Яг ингэ харангуут нөгөө хүрэж байгаа юм руугаа яваагүй хийгээгүй байдаг. Яг тийшээгээ зарцуулаагүй байдаг тийм. Тэхийн тулд хэмжээд байгаа гэсэн тийм. Дээрэс нь энэ алдж байгаа цаг хугацаанд би нөгөө өөрийнхөө хүсэж байгаа зориод байгаа зүйлдээ цаг хугацааг ухамсартайгаар гэж гаргаж чадж байгаагүй юу гэдгийг чинь хэмждэг байхгүй. Тэгээ тэр нөгөө өдрийн 8 минутан дээр буцааж эргэж хараад би өглөө төлөлгөө гаргасан шүү дээ. Хин яаж байгаа вэ гэж бодож байгаа нас чухал юм байна тийм. Тэгээд өдрийн 8 минут чинь хамгийн гоё нь байхгүй. Дэвтрээ харна шүү дээ. За би энэ чухал ажлуудыг хийсэн ингэсэн би нэрээ эднийг хаягдсан ш. Нэрээ одоо эднийг хийх хэрэгтэй. Орой дуусангууд хүн чинь ингээд нэг богино хэмжээнд ингээд зориг тавиад энэ ажлын ард гарандаа ихээр тэндээсээ яадаг юм. Гурам авдаг үстэй тий. Ямар ч гэсэн ихлүүлсэн эцсийг үзсэн. Тэгэхээр өдөр болгоны ихлүүлээд эцсийг үзэж байгаа энэ дадлыг амьдралдаа суулгаж байгаа байхгүй. Ингээд болоо нууцсан шүү. Стартапууд дээр нэг юм байдаг. Яг үндэ нөгөө стартапууд ялангуяа технологийн стартапууд яагаад гэдэг вэ гэхлээр ингээд хийгээл явж идэг. Зорилго нь амар хол. Технологи стартапч ялангуяа мөнгө олохгүй явж байгаа дэг боддоо шүү дээ. Тэгэл зарим нь цалингүй ажиллан зарим нь ингээд хөрөнгө оруулалт олж чадахгүй ингээд Google. Тэгэнгүүт тэн дээр стартапын амар олон фаундерд хэлсэн юм нь болохоор celebrate the small wins буюу юм жижиг амжилтуудыг тэмдэглэл тэгжиж багц уран зоригтой байдаг. Тэгжиж урт удаан хугацаанд бензин авч түлш авч урагшлна гэдэг тийм байдаг. Яг тэр хувь хүн дээр орж ирээд зөвхөн би гэдэг хүн дээр хэрэгжээд нэгсэн шүү дээ. Буцаа corporate training руу орё. Одоо ингээд энд явж байгаа зарим нэг диаграмууд MCS 5 баг дөр юу гэдэг Mons Apo гэл өндөр дүнтэй ингээд сургалтууд авч хийдэг. Тэгээ жил болгон тэндээ хүмүүсээс олгодог газруудын ингээд хувь нөхцөлийн сургалтууд дээр явж идэг л юм байгаа байхгүй. Тэгээд би бол энийг яг үндэ bullshit гэж боддог байсан. Одоо ингээд тийм графикууд те энэ тэнд ингээд байгаа орж байгаа зарчим те. Би бол ингээд анхандаа юу гэж боддог байсан бэ гэхлээр тиймэрхүү юмнууд ингээд орж ирээд гардаг те. Тэг ингээд the fuck те зүгээр л энэ юмд мөнгө хүрч яхаар те багийнхантайгаа ингээд өөрөө ажиллалтаа ингээд тэгээ боддог байсан чинь сүүлд ингээд янз бүрийн юм өөр хүмүүстэй болцаад тэгээ бас нэг захирал яг нэгийг нь өөрөө ингээд амьдралтаа байнга хэрэгэлдэг байж тараад тэгээ тэр тухайгаа өөрөө надад ярьжсэн багхгүй. Тэгээ бас юм өөрөө нэлийн corporate голтой нэлийн том corporate-уудаар дамжсан. Тэгээ би яг ингээд миний өмнө амар олон сонсцсон юм так гэж бууж ирээд ингээд миний бас нэгэн чухал career decision дээр бууж ирчихсэн баг. Тэгээ би тэр үед нь бодцоод үгүй ер нь яагаад хэрэгжилж үзье гэж бодоагүй юм бол гэж бодсон байхгүй. Тэгээд яг үнэндээ ингээ хараад ангууд ялангуяа хүүхдүүд амар олон залуучууд нэг юм багасаа өөрийгөө юм юу гэдэг юм хувийн хөгжлийн ч гэдэг юм уу те эсвэл ингээд өөрийнхөө бэлэн биш сургалтууд дээр амар суучт юмсан харагдсан. Тэгэхээр хөөс болно шүү. Яг ийм тоотой өргөний хөөс те. Яг ийм би сонсцсан. Би мэдцэн. Би яг үндэ бэлэн биш байсан гэдэг юм уу? Тэр карьерийн зүйлүүдэд те юу гэдгийг магадгүй ингээд энд нь ийм ингээд өөрийгөө цагаан хараахан болоог байхад л те. Тэгэнгүүт ингээд тэр зүйлээс өөрөө залхаад ялангуяа ингээд зарим нэг зүйл магадгүй ингээд зөвхөн захирлуудад зориулсан сургалт гэж болно шүү дээ. Буцаагаад тэмдэглүүгээ оръё. За. Түрүүний ярьдаг reflect хийж буцаах гэдэг ямиг зуршлуулах гэдэг амар чухал байгаад байхгүй одоо биш ээ. Мэдхгүй би бол ингээл 7 хоног болгол ажил дээр төлөвлөгөө гаргаж байгаа тийм. Өдөр болгол өөртөө төлөвлөгөө гаргаж байгаа тийм. Өчигдөр нь яриад маргааш ингээд тийм ингээд бодож байгаа хэрэг. Task list хөтөлж байгаа. Гэтэ би өөрөө төлөвлөлт гэдэг юм дээр амар алддаг юм. Одоо төлөвлөлтгүй баг ингээд цаг хугацаа хоёулаа подкастаа дахиж төлөвлөсөн байдаг ч юм уу. Ингээ харангууд яаж энэ зүйлийг зуршлуулах юм? Амар хэцүү байна. Одоо ингээд үнэхээр чадахгүй байна. Яг уу. Тэ. Үнэхээр болохгүй байгаа байхгүй юу? Яг ингээд зуршил болгож. Тэгээ ингээ. За би ганцхан шийдэл хийлээ. Зуршил дээр чи. Чиний эргэн тойронд чамаас илүү маш сайн төлөвлөдөг нэг хүн байвал чи зүгээр тэр хүнээ даахчих. Ихний ээлжинд. Тэгээд чи 7 хоногт зүгээр нэг 20-30 минут цаг гаргаад хоол идэхдээ тэр хүнтэй уулзаад тэгээд тэр хүнээс ингээд мэдэхгүй чадахгүй байгаа юм асуу. Нуухгүй зүгээр тэр үзүүлээд ингээд ярилц. Тэ? Тэгээд энэ дээр юу ингээд харагддаг вэ гэхээр ингээд сайжна. Зүгээр яг чамтай адилхан бол маш олон залуучууд төлөвлөж эхэлдэг хийдэг. Тэгээд тэгдэг байхгүй. Өөрийнхөө чадахгүй байна.
Уул нь мэдээд идэг. Гэхдээ үр дүн гарч чадахгүй байна. Эсвэл амьдралын дадал болгож чадахгүй байна. Тэгэхээр хариулт нь маш ингээ. Чи зүгээр магадгүй хамгийн сүүл чи хизээ амьдралдаа чи тийм шин дадал суулгаад үр дүнгийн үтсэн бэ гэдэг чи өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй. Тэгээ хүн магадгүй тэрийг мартцсан байж магадгүй. Яг тэр чинь энийг нэг юм дадал болгоод нэг үр дүн үсэх гээд штэ. А хоёр дахь ойлголт нь чи энийг дадал болгоод үр дүн үсэх гээд идэг. Ингээд үр дүн чинь шууд хөдөлж яхад өхгүй штэ юм мэдээ штэ. Энэ чинь тодорхой хугацаанд дараа тий. Ингээд төлөвлөдөг хүн ингэж яах вэ? Одоо чинь штэ. Төлөвлөхөд би одоо жишээлбэл заримдаа тэгж боддог байхгүй. Миний амьдрал дээр би бол ингээд юу гэдгийг үеийнхнтэйгээ ингээд харьцуулах юм болж юм уу? Эсвэл юу гэдгийг ингээд яг ингээд амьдрал дээр одоо ингээд хамт төгссөн эсвэл юу гэдгийг хамт ингээд сурж исэн янз бүрийн ямар хичээлж исэн хүүхдүүдтэй ингээд залуучуудтай ингээд өөрийгөө харьцуулах хэлээр дотроо боддог юм нь хурдтай явж байгаа гэж хардаг заяа. Тэгээд ингээд хурдтай яваад байгаагийнхаа би жишээ заримдаа ингээд даваа тал нь ингээд opportunity presents itself буюу боломж өөрийгөө харуулдаг тий боломж өөрөө ингээд нэгддэг гэдэг байдлаар харангуйтаа шууд тим тгий магадгүй одоо шууд чулах хэлгээд шууд чай гэдэг тиймэрхүү үнцэг яадсан баггүй. Одоо энийг бас нөгөө томыг баяраах бас амар их ашигладаг шүү дээ. Гэхдээ ямар тач ингээд зүгээр л орж ирсэн зүйлсүүдийг бас өөрийнхөө таалагдсан зүйлсүүдийг ямар ч дараалал одоо ингээд цаг хугацаа төлөвлөгөө байхгүй цэгцгүй байхад хийгээл яваад байсан. Би тэрэндээ магадгүй өөрийгөө хуураад байсан байж болох уу? Төлөвлөгөөтэй байсан бол төлөө дээр явах байсан уу? Мэдхгүй. Окей, за ингээ чи бодсон уу тэрийг? Бодсон уу? Бодсон, мэдээж бодсон тийм. Тэгээ бодоод энэ миний хувьд чухал юм байна гэд маргааш хийгээд хийсэн үү? Тийм. Тэгэхээр чи цаасан дээр буусгаагүй чи зүгээр тархин дотор л төлөвлөсөн байхгүй юу? Тийм. Тийм магадгүй цаасан бичиг байж болно гэтэл бичиг байж болно тийм. Нэг талаас сайн. Нөгөө талаас бичиг ингэж хурдтай явж хагаад магадгүй ингээд хурдтай явах замдаа чи ингээд хурдтай ингээд энээс илүү хурдтай явах боломж чамд байсан үг л байгаа. Чи төлөвснөр энээс илүү хурдтай явахын тулд чамд боломж байгаа асуудлууд нь юу юм бэ? Саад бэрхшээл нь юу юм бэ? Би яаж даванд болох юм бэ гэдгийг чи маш сайн төлөвлөвөл олж харж чадна. Би зөвхөн ямар хүмүүсийг төлөвлөдгөө гэж боддгоо гэхээр юу ч бодохгүй урсгалаараа байдаг. Тэ? Нэг юм тижээр насан туршигч тэ? Хүсэл мөрөөдөл байхгүй, зориг байхгүй, зөв амбишн байхгүй. Тэ? Зүгээр ингээ сайхан ингээ таавараа байж байгаа гаруудыг би бол төлөвлөхгүй гэж боддог. Би тодорхой хэмжээгээр боддог, бодсон зүйлийнхээ төлөө ямар нэгэн байдлаар үйлдэл хийдэг хүмүүсийг би бүгдийг төлөвлөдөг гэж боддог. Тийм байна тий. Тэгээ энийг бичээгүй л болохос бичсэн төлөвлөсөн биш. Тий. Бичснэр нэг л юм байгаа. Бичээд төлөвлөө шинжилгээ хийснээр алт хагаал гарна. Хэмжин тасалдгүй сайжруулалтыг л гардаг. Тэгээд энийг буурал үгдийн хэлсний гайхалтай сургаал үг байдаг. Сайн дадлын үрийг насаараа хідээд ч барахгүй. Муу дадлын үрийг насаараа хусаад ч шаардлагагүй. Энэ одоо ахыхын хувьд бол амьдралын дадал болцсон байна. Тийм. Тэгээд одоо би магадгүй 8 жилийн өмнө амьдралдаа тарьсан зөв дадлын үрээ өнөөдөр үр шимийн хүртээд яах нь амьдралаа залгуулж байгаа. Тэгэхээр дадал болтол бид нар явах хэрэгтэй. Мэдээж маш их сахилга шаад маш олон зүйл шаардна л да. Одоо бичсний ачаар хэмжиж чадж байгаа гэдэг нь хэмжсэний ачаар эдгэн буюу одоо машинаар бол уралдаад явж байгаад онцлогоонд орох мөч. Тэгээд засварт орох мөч юм байна шүү дээ. Гэтэ чи тэрийг заавал явуулбал эвдэрснийхэн дараа онцлогоонд орохоос өмнө чи нэг өрөө унж явчихал те машинаад ингээл тойр шалгаж малгаал те магадгүй урдчилсан мүслэгт ингээд бид нар тэгдэж нэг явж байгаа л эрүүл мэндээр ярьлаа те бүр явж байгаа л эрүүл мэндийн мүслэгт огт явахгүй бол нэг үзэл шок моконд ороод би чи ингэсэн юм байна би чи тэгсэн юм байна ингээл харамсдаг шүү дээ те тэр харамслыг багасгадаг. Тэгээд төлөвлөлт гэдэг бол ерөөсөө хариулт маш ингэ чи тухайн зүйлийг хийгээд хэмжснээр юу нь болж юу нь болохгүй байгаа юм тий яавал чамд ямар даваа тал үүсч ямар сул тал үүсч байгаа чи яг яасан ямар арга барилаар хөтлсөн зөв юм буруу юм үр дүн чи яасан тэгэл тэрийг засаал саншруулаад ингээл явдаг юм л ойлголт. За ингээ таны сошиал медиаг ч юм уу ингээ харахаар Сэлинтэнд болцохоор амар олон юм амжуулаад байгаа гэж байгаа байхгүй 21 аймаг арч тойрол те одоо юу гэдэг жилдээ 1500 цагийн сургалт тэгэл хажуугаар нь JC айдаал те JC айдас гэснээс JC гэж яг юу юм бэ те энэний талаар тэг хүмүүс бас JC-ийн талаар амар олон буруу ойлголтууд байдаг те за шууд чулах л та би өөрөө ингээ JC айд байсан maybe байгаа ч гэх юм уу те тэгэнгүүт JC-ийн талаар бол хүмүүст байдаг буруу ойлголт бол ингээл за нэгдүгürt юу юм нийлж уудаг газар гэдэг буруу ойлголт. Янз бүрийн Facebook постууд PR видео харагдаадсан. Өөр юу гэдгийг ингээл яасан ямар нэг хайгаал. Окей.
Тэгэнгүүт Джейса гэж аяа. Энэний талаар хоёлаа эхлээд товч мэдээлэл өгье те. За тэгээ. Тэг хамгийн гол нь амар их time consuming шүү дээ. Амар их цаг зардаг шүү дээ. Тэг. Джейса гэдэг юм чи те. Тэнгүү төлөвлөлтийн амар их маневр шаардж байгаа. Тэгж байгаа. За би бас нөгөө 16 оноос төлөвлөөд 17 18 оноос бүр эрчимтэй төлөвлөх болсон нэг шалтгаан бол ялч Джейса аяа байсан. Яг хоо Джейсиг бол хүмүүс яг мэддэг нь бол мэднэ тий. Junior Chamber International гэж 3 үгийн товчтол тэгэл. Эерэг өөрчлөх бүтээх хөгжлийн боломжийг залгаж мэддэг нь бол мэднэ. Мэдхгүй зүгээр юу гэж харддаг вэ гэхээр одоо яг чиний хэлж байгаа үнцэг дээр нэмээд янз янзын юм байна. Гэтэ би зүгээр өөрөө дотор нь ороод тогоонд нь ороод 7 жил чанагдаад 7 жил суралцаад 7 жил гайхалтай боломжийг бий болгоод 7 жил асар олон үед ингээ найзуудтай нөхөрлөөд тий 7 жил мэдэхгүй чадахгүй маш олон зүйлийг сураад тэгээ амьдралынхаа тодорхой хэмжээний цаг хугацааг зарцуулаад явсан хүний хувьд бол жиси гэж юу вэ гэвэл үнэхээр эерэг өөрчлөх бүтээх итгэл үнэмшилтэй залуучуудын би нэгдэл гэж хэлнэ. Нэр үнэхээр ийм хүмүүсийн ярьдаг одоо ийм хөндлөнгийн голууд юм уу? Ийм дайвар бүтээгдэхүүн гэх юм уу? By product гэх юм уу? Тэр юмны хойноос орж ирдэг хүмүүс байдаг. Одоо жишээлх юм бол хүмүүс амар их бизнесийн одоо боломж те одоо яг хуу зөвхөн нэг хэсэг нь шүү дээ. Огж байгаа боломжуудын хүмүүс амар их бизнесийн боломж хайж орж ирдэг. Тэгээ асар олон хөрөнгө оруулагчид жишээ дотор байдаг. Тэгээ асар олон юу гэдгийг энэ тентхийн захирлууд үүсгэн байгуулагчид гэдэг ч юм уу байдаг те. Монголын баг хамгийн том захирлууд хамгийн том улс төрчид бүгд жисийн тэгээ үндэсний ерөнхийлөгч нар байсан. Тэгээ жисээ ингээд тултлан явцсан хүмүүс амар удаан хичээлэх гэдэг юм уу те. Дотор нь ороод суралцаад яг хичээлэх гэхлээр бас хичээл шиг болчлаа. Магадгүй ингээд дотор нь оролцоод үйл ажиллагаанд нь оролцоод үйл ажиллагаагаа зохион байгуулаад явчихсан байдаг. Тэгээ хамгийн одоо том одоо жаргал захирлаас хавлаа бицаахан захирал өөр үдийн те. Тэгэл одоо манай Монгол улсад байгаа бүх том улс төрчид бүгд байсан байгаад байдаг. Тэрнээс нь болоод мэдээж хөрөнгө оруулалтын боломж, борлуулалт хийх боломж, ялангуяа corporate sales хийх боломж гэж хараад байдаг тийм. Мэдээж өсөр болон залуучууд байгаа учраас 18-40 насны юм залуучууд байгаа учраас тэр дотор бас ингээд ийм өөр by product тайгаад яваад байдаг тийм хүмүүс ингээд мэдээж байдаг. Гэхдээ дотор нь ороод жинхэнэ үн цэнийг ойлгох юм шиг санагддаг байхгүй. Дотор нь ороод нэг төслийн ард гараа тий. Нэг яг бодит нийгэм нөлөөлөх сайн дурын ажлын ард гараад тий. Тэгээд ингээд жинхнээс хамтын мэдрээд магадгүй анх зөвхөн мөнгө гэж харж байсан бол зөвхөн хүнтэй танилцах гэж харж байсан бол тэр зүйлүүдээ ингээд хойш нь тавиад жинхэнэ юм үн цэнийг ойлгох юм санагддаг. Хангалттай удаан, хангалттай зөв газараа, хангалттай зөв хүмүүстэйгээ цуг удаан байсан хүмүүс өвд ойлгодог. Тэнгүү тэр үн цэн нь юу юм бэ? Окей. За би энийг нэг уран өнцгөөс өөрийнхөө хувьд ярьж байгаа шүү. За би хамгийн анх би бол их сургууль сураад өөрийгөө бол би бол болчлоо гэж боддог байсан. Ажил дээр гараад бол алгадуулсан. Тэгээд ажил дээр гарсан цагаас хойш ерөөсөө надад хувь хүнд үүсчихсэн асуудал нөгөө сурах тий би ямар төвшөнд байгаа юм. Надад ямар мэдлэг боловсрол ур чадвар хэрэгтэй гэд тэдгэрийг нөхөх одоо инкубатор гэж хэлнэ. Одоо сургалтын байгууллагын цаашаа тий. Гэтэ тэгэж бас тийм ингээд тасралтгүй сургалт явдаг шүү. Тэгэхээр би нэг тас тэгэж хэлэх гээд байна. Актем байгаа тий. Тэр тийм жишээ Монголиа актем байгаа тий. Актем бол гайхалтай бүт. Тэгэхээр би тэгэж хэлэх гээд байна. Миний тэнд байдаг ерөөсөө хамгийн одоо гол 3 шалтгаан нэг нь бол энэ. Тэгээ би хаанаас ч авахгүй мэдээллийг хамгийн сүүлийн үеийн шинэлэг сургалтуудыг тий хамгийн сайн багш нарыг тий одоо хамгийн шин сонин содон зүйлийг хаан сонсч чинь ихээр жисийн сургалтуудаас сонсдог байхгүй. Эхнийх нь. Хоёр дахь нь энэ ингээд дотроо задарч байгаа шүү зөө. Энд дээр задраад ур чадвар суралцгийг л одоо нөгөө жинхэнэ жисийн Монгол актем гээл тий ингээл бусад ингээд бүх хөтөлбөрүүд бол байна. Эхнийх нь. Хоёр дахь миний жисэд байдаг хамгийн том шалтгаан гэвэл би бас дөнгөж ороод ингээл эхний нэг 2 жилд мэлдэ ч юм уу дотроо төлж мөлөөл тий. Энэ айгүй авах сэтгэлгээтэй байсан. Гэхдээ цаашаа яваад маш олон хүнтэй танилцаад ингэх тусам тэндээс нэг зүйлийг харсан. Юу вэ гэхээр тэр бол өөх сэтгэлгээ. Жисэд бол үнэхээр жинхэнэ жисэ чинь гэж шинэ хэлгүү гэвэл нийгмийн болоод нийтийн сайн сайхны төлөө өөх сэтгэлтэй хүнийг хэлнэ. Тэгээ ийм хүмүүсийн халаас хоосордог. Гэтэ сэтгэл дүүрдэг. Тарих баясдаг л байхгүй. Би бол хоёр дахь нь энийг гэж хэлнэ. Гурав дахь нь миний жисэд байдаг одоо хамгийн том шалтгаан гэвэл одоо би ч бас нэг юм ажил хийдэг хүн шүү дээ тий. Ингээд одоо хүний нөөц сургалт хөтлөн чиглэлээр дагнадаг тий. Тэнгуут би өөрийгөө юу мэддэг, юу чаддгийг хүмүүст харуулахгүй бол хүмүүс намайг шууд хөндөngөөс хараад энэ нэг бачка ийм юм мэддэг, ийм чаддаг, энэ дүүр ийм ажил хийх гэж хэлэхгүй байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нийгмийн олон талд ажилд оролцсон, ингээд оролцоогоор дамжуул шүү. Оролцоогоор дамжуулж ингэж оролцож явцдаа би өөрийгөө ямар төвшөнд байгаа болон цаашлаад ямар төвшөнд очих боломжтой вэ гэдгийг жисгээс олж хардаг. Тийм учраас би
жишээд маш идэвхтэй байдаг. Одоо орол ямар ч нэг хүмүүст хэлэхээр албан тушаал яг би одоо оруулахад яг 4 албан тушаал хасч байгаа. За эхнийх нь бол салбар байгууллагынхаа ерөнхий нарийн бичгэн дээр тэнд чинь би маш их зүйлээ сурч байгаа байхгүй. Тэ? Удирдагч хүн яаж хүнд үйлчлэх ёстой юм? Тэ? Жисэн ямар ч цалин өгдөг шүү дээ. Тэгсэн юм яаж тэнд байгаа хүмүүсийг тэгж гоё хөдөлгөөд байна, тэ? Яг тэр гүүрэн дээр нь зогсож байгаа байхгүй. Тэнд чинь нэг гэп асуудлууд байгаа шүү дээ. Тэгээ тэрийг шийдэхин тулд би ингээд бэлтгэж чинь, тэ? Эхнийх нь. Энэ бас нэг үнцгийг ярих хэрэгтэй тэ. Нөгөө JCI гэдэг тэгэхээр татвар төлдөг. Тий. Тэгээд одоо тэнд чинь хамгийн чухал юм нь хүнээс яагаад илүү их юм ур чадвар шаардаад байгаа вэ гэхэлэр тэнд алтан тушаал авсан хүмүүс одоо JCI гэл тэгэнгүүт ийм дарга ийм ерөнхийлөгч гэл амар олон хүмүүс ингээл ихнэ хажуугаар өнгөрөөгөл байдаг байна л та. Гэхдээ тэнд ингээд одоо тэр дарга ерөнхийлөгч юу гэдэг захирал гэдэг амар олон үгнүүдийн дунд цаана юу явж идэг вэ гэхэлэр тэнд ингээд олон нийтийн үйл ажиллагаанд оролцох гээд цалин авсан биш. Мөнгө төлцөг хүмүүсийг тий ямар ч мөнгө төгс цалиа өгөхгүйгээр яаж ажлынх нь бос цагаар тэгж их хөдлөх вэ гэдэг ур чадвар байгаа даа. Тэрээс аварч чухал энэ. Дараагийнх нь. Эхнийх нь энэ. Хоёр дахь нь энэ жил JCI Монгол байгууллага хажуудаад JCI Монгол хөгжлийн зөвлөл гэж байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр JCI байгууллагыг Монгол улсын 21 аймагт таниулах юм. Залуучууд чи боддоо зүгээр JCI байгууллага гэдэг ийм байгууллага байдаг. Ийм нийгэмд ийм гайхалтай ажил хийдгээ гэдгийг яг го бид нар ингээл сошиал машинуудаар ингүүл бүр асуудалгүй ингээд. Гэхдээ тэгэл амар маркетинг хийхээсээ илүүгээр яг өөрсдөө явж үлгэрлэж ингэж үзүүлдэг учраас тэрэн дээр сургууль төгсөл хариуцсан одоо мэрэгчлэнээр ажилладаг. Яг тэр 21 аймаг руу явдаг залуучуудыг тодорхой хэмжээнд хөгжүүлэх болон чадварчуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэгэхээр эн чинь би тэнд хичээл заана гэдэг чинь дагаад өөрийгөө яаж юм ингээд хөгжүүлж штэ. Ингээд байнга ингээд. За хоёр дахь нь энэ. За гурав дахь нь яг одоо дөрөвний хилдгээр JCI Монгол Академи гэж байдаг тий. Одоо тэр академид 2018 онд би бас яг ер нь бас JCI-д орсон нэг шалтгаан тэр шүү дээ. Академи байгуулагдах чинь ингээл шууд анх гишүүнээр ороод академид нь бүртгүүлээл тий. Тэнцээл нэг 2 сар шүүсээ шахуулсан шүү дээ. Ер нь бол чи одоо наад илтгэдэг арга барилаа авч одоо наадах чинь солин байлна гээл. Тэгэл тэнд багш болоод одоо ч гэсэн тэндээ багшилдаг л да. Тэгээд нийгмийн сайн сайхнуудыг аль болох өөрөөхөө сурч мэдсэн зүйлсийг ингэж одоо JCI-ийн төслүүдээр дамжуулж хичээл заадаг. Давхар нөгөөтгөнд нь бас нэгэн цаг үед байсан одоо ч гэсэн байгаад байна нөгөө танхимын шүүгч нөгөө хэлдэг урлагийн мэтгэлцээнээр дамжуулаад тэр одоогор бол ямарсан энэ дөрвөн албан тушаалыг хасч чинь тэгэхээр ер нь бол миний 2024 оны бол нэлээд цаг хугацаа бол JCI-д бол зарцуулагддаг. Гэтэ би энд харамсдаггүй. Яа тэгэхээр би эндээс маш олон гайхалтай юм үн цэнтэй зүйлсүүдийг авч авсан. JCI-гээс миний бүр хамгийн том авсан зүйл бол энэ үг сэтгэл гэдгийг бол бүр үнэхээр ингээд суулгаад би анх JCI-д ороод 2016 он төрсөн өдрөөр 100 номл бэлгэлдэг байсан тухайн үедээ. Гэтэл одоо ингээд 7 жил болцсон. Одоо энэ жил 8 дахь жилдээ их гэж байна. Би төрсөн өдрөөр одоо ингээд 7 том ажил хийдэг болцсон байна. 5 том төсөл хэрэгжүүлдэг. Юу гэж чинь JCI-гээс орсон байхгүй. Тий. За зөвхөн одоо төрсөн өдрөөр тий. Хүрлаац гэдэг хүн? Гэхэд төрсөн өдрөөрөө. За энэ жил төрсөн өдрөөрөө би нэг 2000 ном хандивлах чинь. Тий. Бизнесийн байгууллагуудад лекц уншаад таксанд нуран зохиолын болон хувь хүний хөгжлийн ном аваад авсан номоо орон нутагт нэг аймаг суманд явж бэлгэлдэг. Өнгөрсөн жилүүдэд бол JCI их хүрээлэлбэр байгуулахад төслүүдэд дандаа хандив хэлбэрээр ном өгч гоё хамтарч гоё оюуны ажлууд хийжсэн. Өнгөрсөн жил 21 аймгаар явж байсан шүү. Тэгээд нөгөө ялсан аймагт нь Говь Самбар аймагт нь бид нар очиод тэр 2000 номыг бэлгэлжсэн. Тэгээд энэ бол гайхалтай. Энэ төсөлд бас JCI Монголоос шилдэг төсөл аваад Азаас бас шагнал авч ирсэн. Тий. За хоёр дахь нь оюуны битминжуулалт гэдэг нэг бүтэн өдрийн илтгэлийн тэмцээн хийж өгдөг. Энэ гэхдээ зөвхөн илтгэх энэ дэр ирээд өгөө төрийн бас байгууллагынхаа залуучуудад одоо зохион байгуулагчдын дунд, узынхны дунд, өнгөөс бэнэрхэн дунд хийгээд дандаа гоё юм оюунлаг бэлгүүд өгдөг. Би бас өчтөр номын байраар нэг сая төгрөгөөр ном авлаа. Одоо бат номод гоё хямдарч нэг 20%, 30%. Тэгээд аваад ингээд залуучуудыг юм гоё оюунлаг байгаасаа гэж үздэг байхгүй. Уншдаг байгаасаа, судалдаг байгаасаа, танин мэддэг. За энэ хоёр дахь нь. За гурав дахь ажил нь юу хийх вэ гэхээр за энэ жил налахт хийсэн. Нэг сургууль нэг ингээд 10 жилийн нэг сургуулийн 11 гэдэг юм 12 дахь ингээд төгсөг ангид сонгож аваад ахын яг өөрөө 14 онгот нэг удаа хичээл заадаг нэг 100 цагийн хичээл зааж өгдөө. Гол зорилго нь тэр хүүхдүүдийг эренхий шалгалт, элсэлтийн эренхий шалгалтанд бэлж байгаа тэр сэтгэл зүй дээр нь дэмжлэг үзүүлэх гэж. Тэгээ одоо энэ төлөвлөлтийн чинь өнгөө заана, илтгэлийн бүх одоо анхан дунд агсан төвчний ойлголтуудыг хэн заана, багийн ажиллагаанд зөвхөн тэдний дунд гой тэмцээн хийж өгнө, нийгмийн битминжуулалт, оюутны улсын аргын тэмцээнд авчирч оролцуулна, тий. Хөтөлбөрийн хаалтыг хийнэ гэдэг. Ингээд тэр хүмүүсийг ингээд нэг юм гоё хөгжих талаас нь. За дээрэс нь нэмээд яг төрийн бас байгуулахаа залуучуудаа нэгдээд нэг сургууль дээр яг бүтэн өдрийн өглөөс орой хүртэл нөгөө TEDx хэлбэрээр богино хэмжээний гоё сургалтууд хийдэг ингээд сонгож аваад. За энэ жил хийж байгаа 5 дахь ажил нь юу байгаа вэ гэхээр бид нар налахт хийсэн төслөө 2 том төсөл болгоё. 2000 номын ажиллаа жоохон чанаржуулъя.
Дээрэс нь ихтэй сургуулиудын оюутнуудын дунд 2 өдрийн оюуны битминжилт гэдэг юм арга хэмжээ хийгээд зорж байгаа. Тэг ахын олон ийм төрсөдрөөр ийм өгдөг ажил хийдэггүй байсан. Ер нь болдгоор ингээл хүнээс бэлэг авах гоё штэ. Гэхдээ энэний утга учир үн цэнийг хизээ ойлгосон бэ гэхээр жисэд ороод ингээд 7-д ингээд цаг хугацаа явахад тусам л хүн ойлгох юм байлээ. Тэгээд энэний цаанд би бас өчтөрхөн юу авсан. Нэг ном авсан. Нөгөө Орчлын ертөнцийн 12 хууль гэдэг. Тэгээ би тэр нөгөө өглөг авалгын хуулийг уншсан чинь би ер нь зөв замаар явж байгаа юм байлээ. Тий. Хүн ер нь бол амьдрал хизээ илүү утга учиртай болох вэ гэхээр нийгмийн болоод нийтийн сайн сайхны төлөө цохилж байгаа үед юм байлаа. Чи бусдын төлөө юм хийж байгаа. Чи бусдын төлөө амьдарч байгаа үед тий. Чи бусдын төлөө санаа зовоод чи бусдын сайн сайхны төлөө чи хинээс ч юуч хариу нэхгүй гээд ажил хийж байгаа бол тэр арга хэмжээд дуусны эцсийн дараа ингээ үр дүнд нь тий чи маш гоё сэтгэл хангалуун амар тайван байд юм байна л да. Би бас энийг нөгөө бэмбэн 99 амьдралын түүхээс судалж аваад уншиж байсан. Тэгэхээр энэ мэдчлээ юм олон зүйлийг бол хийнэ энэ жил. Мөнгөөр утган бол нэг 40 сая төгрөг гарах хаа. Нэг юмыг санаад байна. Сүмжүүлэх төвдөр явж сургалт хийж ясныг тэр кейсийн талаар жоох яриач. Тэрийг GSI их хүрээ салбар байгууллагын нөгөө Mind Update гэдэг төсөл шүү дээ. Тэгээ тэр төслийн хүрээнд бид нар бас яг юм 2000 ном цуглуулсан 2000 номоо юм 20 ангиудад аваачаад тэгээ 1000 номыг бэлэглээд ингээд тэр чинь нөгөө дандаа л оюунд нь юм хийгээд зорж байгаа шүү. Тэгээ би бүр өөрөө яг тийм нөгөө насан турш 20 ангийнханд бас яриа хийжсэн. Ингээд те энд байгаа цаг хугацааг ингээд те хүнийг алдаж болно, хоёр дахь алдаж болохгүй те ингээд суралцъя гэдэг л таасна. Хоёр дахь нь болохоор энэ нөгөө хүүхдийн 20 анги чинь нураад хонхорлон нүүцсэн юм байлээ. Тэгээ хонхорт байхад нь 2021 22 онд очсон. Тэнд бас нэг 16 17 хүүхдүүд байсан, нэг охинтой. Тэгээ бид нар тэр хүүхдүүдэд гоё яриа хийгээд ингээл аль болох зөв талаас нь те минь түнэр битгий алдаагаа тавтаарай те ингээл айгүй гоё юм хийсэн. Тэгээ бидний тэнд хийсэн хамгийн гоё зүйл тэр засан хүмүүжүүлэх ангид байсан. Тэр нэг яг хөө те нэг хулгайн хэрэгт өртөцсөн байсан нөгөө хам гэж ярьдаг үлээ те. Тэгээ тэр охины 3 сар ингээ орцсон нөгөө торгуулн нэг хідэн төгрөг байсан. Тэгээ бид нар тэр мөнгөний төлөөд тэр охиныг гаргаад сэтгэл зүйчтэй уулзуулаад амьдралд хөлөө олоход нь туслаад ингээд яг энэ бол олон ажлууд яг хийжсэн. Гэхдээ нөгөө ярьдгүй маст бол нэг бол ингээ ярьдгүй. Гэтэ бас анх ороход бол хэцүү юм байлээ. Ингээл оронгоо төмөр хаалгаал ингээл дарга нуруунд дээр зохиол те. За мэд ингээд ийм хүмүүс ингээд тийм байгаараа юм байна гэдэг. Тэг яг би бүх мэдрэмжүүдийг зурчсэгээр дамжуулаад гой төсөл хэлбэрээр хийгээд нэг ч гэсэн хүний зүрхэнд бас гэрэл хассан болов гэж боддог шүү дээ. Миний санахын амар олон төслүүд байгаа шүү дээ тийм ч. Нэр андагдал бууруулдаг тий өөрөө яарад яах вэ ингээл. Сонирхолж байгаа. Жисээ бол жисээ байгууллага яг Монгол байгууллагууд ярьж байгаа шүү. Хүмүүс төдийлөн мэдэхгүй. Гэхдээ яг жисээ Монгол байгууллага бол хийдэг төслүүд бол одоо бол нэг 50 энэ жил зөвхөн энэ жил шүү 17 салбар байгууллага нэг 54 томоохон төсөл хэрэгжүүлж байна тий. Тэр жисэгийн нөгөө үндсэн бас нэг гол зорилго нь бол нийгэм төсөл хэрэгжүүлдэг. Жишээлбэл улс хизээч дангаараа нийгэмд үүсэж байгаа энэ олон энэ тэнд үүсэж байгаа жижиг бүглэн асуудал шийдэж чадахгүй байхгүй. Энийг хэн шийдэх вэ гэхээр тэр нийгмийн төлөө цоглох зөрөгтэй хүмүүс хийж байгаа. Хүчээр хураасан татврын мөнгөөр улс хизээч хүн болгонд хүрч чадахгүй. Дээрээс нь нэг гой зүйл байгаа. Жисэгийн хийж байгаа энэ тэнд хийж байгаа ингээл энэ олон жижигхэн мэт боловч энэ олон төслүүд ингээд энд нэг юм л те. Энэ тэнд хийж байгаа олон зүйлүүд нэгдгээр нэг том цул болно шүү дээ. Энэ бол эерэг өөрчлөлт таахгүй юу тий. Тэгэхээр би жисэ дээр үнэхээр хүмүүсийг те тэгэж олон жил тийм гоё идэвхтэй байгаад оролцоотой байгаад нийгмийн сайн сайхны төлөө байдаг. Бас нэг гол чухал зүйл нь бол энэ нийгэмд хийдэг төсөл хөтөлбөрүүд. Би бол бас яг анх ороод салбар байгууллагынхаа төслийн хорон захирал болж байсан шүү дээ. Оюуны хэлчгээд. Тэгээ тэргээр нэг 10 залуу бэлдсэн. Одоо нөгөө 10 залуугийн маань 3 нь буцаад жисэд. Маш идэвхтэй оролцоотой. 7 салбартаа үнэхээр гоё явж байна. Тэгээ хаяа нэг уулзахаараа таархаараа хэлдэг. Та нарын гаргасан хагас жилийн зориулалт бидний амьдралд маш том тус болсон шүү гэл. Тэгээ хүн тийм үг сонсохоор тийм ээ бидний эсн төсөл гэж боддог юм байна тий. Nice. Тийм ер нь түрэн бас хэлье гэж бодож байгаа дандаас наачлаа. Тэнд ингээд хүн өөрөө зориулж татварлууд. Тэгээд тэр татвараа яаж хамгийн үр дүндээ зарцуулах вэ гэдэг дээр өөрсдөө ажиллаад тэгээд тэр нь хамгийн гол нь ашигын төлөө биш. Зөвхөн ашигын бос нэгдэж байгаа төрөл бүрийн өөр төрлийн төслүүдэд ороод тэгээд өөрийнхөө мэрэгжлийн бас амар олон үүрэг ролууд дээр
алтан тушаалууд дээр очиод тэндээсээ суралцаад юм сурдаг гэдэг. Тэр л хамгийн чухал үнцэн хамгийн чухал зүйл юм болов уу гэж зөвхөн хувийнхаа зүгээс боддог. Тэгээд харилцааны ур чадвар, төлөвлөлт, байгууллагын сургалт. За тэгээд нэмээд дээрээс нь нийгмийн оролцоо, олон нийтийн байгууллагууд гэдэг олон зүйлсүүдийн талаар хангалттай гүн биш ч гэсэн бас тэгж гүйхөө ороогүй болов уу гэж бодож байна. Тэгээд цагаа зарцуулж, урилга хүлээж авч ирж ярилцсанд баярлалаа. Баярлалаа. Тэгээ Норгийн залуучуудаа бас баярлалаа. Үнэхээр гоё юм шинэлэг зүйл хийдэг, өгч байгаа мэдээлэл нь гоё юм, товч тодорхой байдаг. Тэгээ би та нарыг өшин олон юм гоё эерэг өөрчлөлт бүтээдэг юм гоё зөв залуучуудыг хийж байгаа зүйлийг нийгэмд илүү зөв өнцгөөс нь таниулахад туслаараа. Яагаад тэгэхээр та нарын хийж байгаа нэг зөв зүйл, тэнд хийж байгаа нэг хүний зөв зүйл нэгтгэхээрээ 3 болно те. Тэгэхээр ингээд олон юм гайхалтай сайхан төслүүдийг хийгээрээ. Тэгээ энэ талбартаа гоё ирээдүйд илүү гоё түүчээ байгаарай. Тэгээд урьж оролцуулсанд баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.